Саяхан нэг хүнтэй ярьж агаад надад нэг юм гайхуулчихсан л та. Тэгээд би үнэхээр гоё юм байсан болохоор ёстой гоё юм байна штэ. Үнэн гэдгсэн чинь тэр хүний нүдэнд тийм хүүхэд шиг баярлах, яг тэр юмараа бахархаж байгаа тийм харц мэдрэгдсэн. Би ойлгож байна. Ойлгож байна. Угаасаа бид хэдийн амьдарч байгаа нийгэмд гайгүй мөнгө төгрөгтэй, машин унаатай ч юм уу, гоё утастай, хувцс сунар, брендинг, гоё өмссөн хүнийг үнэлж байгаа. Чи тэрийгээр нь магадгүй та тэрийгээр нь өөрийнхөө үн цэнийг мэдрэх гээд бусдад хайрлуулах гад явж байгаа гэдгийг мэдчихэв. Тэрнээсээ гадна бусад хүнд юмаа гайхуулахгүйсэн ч гэсэн та ямар нэгэн байдлаар өөрийгөө үн цэнгүй гэж мэдэрч байгаа ч гэсэн таныг хайрлах хүн байна. Яг өөрөөрөө ярихад ямар нэгэн юмаа гайхуулах гэж оролдохгүй байхад өөрийнхөө эмзэг талыг илэрхийлэхэд надад хэцүү байна. Хидээ ингээд юмтай ч гэсэн хоосон мэдрэмж төрж ийн ч юм уу? Эсвэл хоосон биш ч байж магадгүй. Гэхдээ үннээрээ өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байдалтай байхад ч гэсэн таныг хайрлах хүн гарч ирнэ. Таныг ойлгох хүн гарч ирнэ. Яг цаанаа ямар ч үн цэнгүй гэж өөрийгөө бодож байх үедээ гэсэн айдас төрөд байгаа. Яагаад гэхээр өөртөө үн цэн өгж байгаа, бусдад өөрийгөө гайхуулж байгаа юм нь тийм устдаж өгөө болох нь амархан зүйл учраас би яагаад байгаа.